За сайн байцгаана уу. Сайн Улаанбаатар нэвтрүүлгийн эрүүл мэндийн болонд Монгол Хүнд аймгийн нэмж гэмтэл цог гэмж гантулга ахуй осол гэмтлийн талаар зөвлөгөө мэдээлэл хүргэнэ. Осол гэмтлийн шалтгаануудын хувьд бол зам тээврийн осол, за уналт, амьгийн механик хүчин зүйлэлд өртөх, амьтаа механик хүчин зүйлэлд өртөх, хүчирхийлэл зэрэг ерөнхийдөө шалтгаанууд зөнхлөн тохиолддог. За бага насны хүүхдүүдийн хувьд бол түлэгдэл гэх зэрэг. Тэгээ эндээс хэдүүлээ одоо ерөнхийдөө ахуй осол ялангуяа улирлын шалтгаантай, улирлын амлалтын шалтгаантай гэмтлүүд маш их тохиолддог. Энэ ялангуяа өвлийн улиралд одоо ультра агуулга ихсэндээ холбоотой, за эцгийн хараа хяналтгүй байдалтай холбоотой ерөнхийдөө бага насны хүүхдүүд унах гэмтэх, за ялангуяа настай хүмүүс одоо ультра агуулганы улмаас унаж бэртэх нь түгээмэл тохиолддог. Уналтаас үүдэлтэй ерөнхийдөө шаад ахуйн зүйл эдийн гэмтэл, хугарал, за мөн тулж унсантай холбоотой шууны хугамтай хэсгийн хугарал зэрэг гэмтлүүд түгээмэл тохиолддог. Аль болох болгоомжтой байхыг анхааруулъя. Тэгээ ерөнхийдөө энэ ахуйн гэмтэл, уналт гэмтэлтүүдийг хөвчлэн сэргийлэх боломжтой гэмтлүүд байдаг. Хүмүүсийн гаргадаг алдаа гэх юм бол зүйл эдийн гэмтэл, битүү гэмтэл болон эрсний хугарал, зөрүүгүй хугарал. За ерөнхийдөө их зовир багтаа хүмүүс бол цаг алдах тохиолдол их байдаг. Тэгэхээр эхний ээлжинд эмчийн зөвлөгөө аваад за гипс бэхлэгээ хийх шаардлагатай бол гипс бэхлэгээгээ сайн зүүх хэрэгтэй. Тэгхгүйгээр зовир шаналгаа багасчлаа гэд 7 хоноод ч юм уу барьжийн чангаржийн хүнд байна гэд эрт авчдаг тохиолдлууд байдаг. Ийм шалтгаануудын улмаас ерөнхийдөө өвчний эдгэрэл удаашрах одоо гол нөхцөл болдог. Амьдралын чанараа удаан алддаг. Хөдөлмөрийн чадвар удаан сэргдэг иймэрхүү асуудлууд гардаг. Тийм болохоор ерөнхийдөө гипс бэхлэгийг ерөнхийдөө бас эмчийн зөвлөсөн хугацаагаар ерөнхийдөө тавих бас их чухал. За үнэхээр эмчид үзээд одоо ясны хугарал, цуврал, хагалгаа шаардлагатай, мэс цас шаардлагатай гэх юм бол бас мэс цасал одоо дими байдаг ч юм уу муу байдаг, хүндрэлтэй байдаг гэдэг ордгүй шалтгаанууд байгаа. Тэгээд Монгол Хүнд аймгийн эмнэлэг нь одоо бүх төрлийн гэмтэл цоггийн мэс цасал болон үзлэг зөвлөгөөг одоо чанарын өндөр түвшинд Солонгос болон Монгол эмч нарын баг хамт олон үзүүлж байгаа. За өнөөдрийн эрүүл мэндийн булангаар ахуй осол гэмтэлтэй холбоотой яаж урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ. Нэвтрүүлэгт хамтаа байсан үзэгчтэй охинд баярлалаа.